цусны сихэр өндөр улсуудад яна цусны сихрийг товторжуулах нэг арга хуваалцъя. Орс өнгө гэж одоо манайхан орс өнгө хэлдэг шүү дээ. Одоо зарим газраас бүркэс өнгө гэж хэлдэг. Тэр орс өнгөнийг ихтэй жижигхэн хөрчөөд нэг лонконд хийчихнэ. Дөөр нь яна жинхэнэ үзмийн улаан архи хийж оруулна. Тэгээд энэ хоёрыг нэг харьцах нэгийн харьцлаар хийнэ. Тэгснээс улаар яна нэг лонконд хийгээд бэлтгэмжлээд тавьчихна. 3 өдөр тавина. Тэгээд 4 дахь өдрөөс нь эхлээд өдөрийн хоолндоо шүү дээ. Нэг лан архийг уугаад эргээд орс өнгөний иднэ. Энэ мутаар яна хагас жил идвэстэ цусны сихэр тавтурж үе гүшүү өвдхийн намдан. Түнээр ахгүй яна үргэлжийн чанартыг итгэхэд хүний буйнд ямар ч эсрэг үйлдэл үзүүлэхгүй. Учир нь яна орс өнгөн хүний буйнд ариун зүйлийн шим төжөөл нөхөж өгнө. Витамин С, ихтлэг, кальц, цайр гэдэг олон зүйлийн шим төжөөлийг нөхөж өгдөг. Түнээр ахгүй орс өнгөн бол одоо умааны эсрэгүүчих, сэргийлэх үйлдэлтэй, яс сэрэгчхий сэргийлэх үйлдэлтэй, цусны сихрийг бууруулах үйлдэлтэй, цусыг шингэрүүлэх үйлдэлтэй, өлзөрийн арсны өвчнөөс сэргийлэх үйлдэлтэй, үтлэхий удаашруулах үйлдэлтэй, дахиад бас яна хоргоос хатхыг сэргийлэх үйлдэлтэй, оргиод нүдний ядрагийг тайлах үйлдэлтэй. Ийм болохоор яна орс өнгөний үргэлжийн чанартыг итгэхэд хүний өрөөл мөндөд бол маш их сайн үйлдэл үзүүлдэг байна.